газ. Өдрийн мэнд Гарит. За өдрийн мэнд. За надад 55 асуулт байна. Та хариулахад бэлэн үү? Бэлэн. За таны амьдралдаа баримтлагдаг гол 3 зарчим. Амьдралдаа баримтлагдаг гол 3 зарчим бол нэгдүгээр хүмүүсийн өөрийн нэр төрийн чухал. Хоёрдугаар зарчимт байдал. Гуравдугаар хайр халамж их чухал. Та яагаад анх Монголд амьдрахаар шийдсэн бэ? Юу хамгийн их нөлөөлсөн бэ танд Монголд амьдрахад? Санам саргүй байдлаа гэсэн нэгвэл би өөрөө Монголыг сонгоогүй. Харин байгууллага намайг Монголыг сонгосон. Тэгэл ирээд таалагдаад тэгээд буцаж ирэхээр шийдсэн. Олон жилийн дараа. Одоо 2 дахь удаагаар ирж байгаа гэсэн. Та Монголд ирээд анх хамгийн түрүүнд ямар телевизээ, ямар нэвтрүүлэгт оролцож ирсэн бэ? Нэвтрүүлэгт үү? Тэ? Зөвхөн ярилцлага нэг надаас ярилцлага авч байсан санагдсан. Одоо сандаг бол ямар телевизээ бол? Санахгүй байна. Энэ гэсэн санахгүй байна. Танд монгол хэл сурахад юу хамгийн их нөлөөлсөн бэ? Хүмүүсийн тусалцаа. Автобусны буудлын дээр байгаа хажууд нэг буурал имиж гэсэн надад шинэ үг зааж өгч байсан санагдаж байна. Жишээлбэл санаж байгаа бол ямар үг байгаа бол анхны зааж өгсөн үг нь? Нэг юм надад Дэлхэмдуулт гэдэг үгийг зааж өгч байсан санагдаж байна. Хамгийн анх. Таны хамгийн сайн хийж чаддаг монгол хоол? Гуравтай шүү. Та цаг хэрэг баримтлагдаг бай. 75%. 75%. Таны дэмждэг сагсан бөмбөгийн баг? Utah Jazz манай нутгийн баг. Монголоос. Монголоос бол Монгол NBA-г бол сайн мэдхгүй. Ямар ч байсан манай Америк нутгийн сагсны багуудыг би сайн мэднэ NBA. Та эхнэртэйгээ анх яаж танилцсан бэ? Эхнэртэйгээ анх нэг Америк байхдаа танилцж байсан. Тэнд би Монгол хэлний багшаар ажиллаж байхдаа түүнийг өөрөнд ор ажилдаа авч байсан. Таны бугуун цаг ямар брэндх вэ? Юу вэ? Таны бугуун цаг. Бугуун цаг бол ямар ч нэргүй баха. Аваад удаж гин. Булова гэд маш хямдхан цаг. Би иймэрхүү чимэг ийм юмд нэг их мөнгө зарцуулах нь нэгддэг. За, таны төрхтөг сүрчиг ямар брэндх вэ? Сайхнаас Oriflame бэлгээр надад сүрчиг өгж байсан. Тэгээд тэрийг одоо төгсөж байгаа. За, та өглөө бүр ажилчдаа хамтдаа ямар урмын үгээр хэлдэг вэ? Ямар урмын үг ажилчдаа? Өдөр болгон өөр ер нь урмын үг хуваалцдаг. Энэ чинь өдөр болгон би нэг үгийг сонгоод монгол руу орчуулад хуваалцаж байсан. Жишээлбэл миний нэг дуртай бол ялсалтай тодорхойл. Яг гэвэл хүмүүсийг зоригтой байхын төлөө ер нь уриалахын төлөө ер нь ялсалтай тодорхойлох нэг чухал гэж би боддог. Та эхнэрийн анх хараад ямар сэтгэл төржсэн бэ? Бүр анх хамгийн анхны уулзалт гэх юм уу? Тэр маш даруухан хөвцөнгөө байсан болохоор зөвхөн хөөрхөн л гэж бодсон. За. Та Монголд одоо ямар дэлгүүр, ямар компаниар байнга үйлчлүүлдэг вэ? Хүчлэн ер нь. Машины зогсоолтыг хангасан компаниар үйлчлүүлдэг. Ер нь зогсоол сайтай байв. Би өөр компаниар үйлчлүүлнэ. Та хамгийн сайн мэддэг монгол дуунаас нэг бадаг дуулж сонирхож үзүүлээч. За, хамгийн дуртай хамтлаг бол хурд. Тэгээд хурдын юу вэ? Үрингээгээ намайг сэрэхэд би чиний халамжаарыг чин сансан гэд. Тэгээд тэр чинь юм байна. Та эцэгээс хамгийн чухал суралцсан ямар зан чанар байдаг вэ та?
үлгэр дуурайл авсан гэх юм уу? Аавас бол их зарчимч их хүмүүстэй их нийцэж хайцдаг. Ээжээс бол хайр халамж ер нь хувийн ашиг санаалаас илүү хүмүүсийн сэтгэлийг ойлгоод хайр халамж их чухал гэж ээжээс авсан. Та одоо Америкт одоо Юта хоттой очихоор хамгийн түрүүнд юу гэдэг вэ? Төрсөн гэртээ төрсөн их нутагтаа очихоор гэрхинтэйгээ уулздаг. Тэгээд дандаа л уулан гарч лавг дээр гардаг. Уусны санааг уулздаг. Та Америкт одоо очиод хэрвээ нэлээд удаан байхаараа Монголыг сандгаа. Санахгүй яах вэ? Би бас ажил хэрэгчин болохоор ажлаа сандаг, ажлнуудтай сандаг. Би бас Монголыг өөрийн хоёр дахь нутаг энэ чинь одоо миний одоо би одоо энэ дээрээ 5 гаруй жил болж байгаа учраас энэ бол миний одоо гэр гэж үздэг юм шин. Тэр учраас Монголыг маш их сандаг. Та өдөр бүр болж байгаа мэдээллийг өвчлэн ямар сайт, ямар сошиал юмудаас аппликейшнүүдээс авдаг вэ? Монгол мэдээнээс үү? Эсвэл ерөнхий? Ерөнхийдөө одоо Монголд болж байгаа үйл явдал бас гадаад болж байгаа үйл явдал гэдэг. Яг өдөр болгон банк ер нь зочлдог сайт бол байхгүй. Яг бол ихэнх нь яг нэг хураангүй мэдээллийг би өөрийнх нь Twitter, өөрийнх нь Facebook хуудаснаас олж авдаг. Тэгээд илүү дэлгэрэнгүй үзье гэвэл олон улсын мэдээний сайтууд хандаад мэдээг уншдаг. Таны хүүхдүүдийн нэрийг мэдж болох уу? За би олон хүүхэдтэй, 4 хүүхэдтэй. За. Тэгээд том нь Brandon Зориг. Нандин Зориг. Brandon. Brandon Зориг. Brandon Зориг юм аа. Жишээлбэл Монгол гадаад хоёр хасалсан. Тий, хасалсан. Нэг Америк, Монгол нэр хоёулаа өгсөн. Тэгээд доор нь 3 охин байгаа. Нэг нэр өгсөн. Номын Намона Ния гур байгаа. Номын Намона Ния. За окей. Танихаар зөв хандлага гэж таны бодлоор ямар хандлагыг зөв хандлага гэх юм бол? Зөв хандлага бол дүүр эсгээгүй. Яг өөрийнх нь өөрөө байх нь их чухал. Өөрийнх нь зан чанар нийцсэн хандлагатай байх нь чухал. Ямар ч тийм дандаа л хүлцэнгүү ч юм уу дандаа л даруухан байх ёстой гэж хэлэх юм бол магадгүй тэр хүний хувь чанар нь нийцгүй байж болно. Одоо хүүхдүүдтэй нь монголоор илүү сайн ярьдгүй эсвэл Америкаар илүү сайн ярьдаг уу? Таны бодлоор? Англиар. Манай хүүхдүүд бас мэдээж төрөлх хэл нь англи хэл. Монголд олон жил болсон учраас яг монгол хэл ойлгон ярих жоохон өөрчлөлт ичээл тэгээд амар намхан амар тийм даруухан болдог. Гэтэ гайгүй ойлгоно л да манай. Одоо таны харж байгаагаар Монголд хамгийн загварлаг эмэгтэй гэвэл та хэнийг нэрлэх вэ? Загварлаг эмэгтэй айгүй олон байгаа. Яг бол Монгол эмэгтэйчүүд баг бүгдээрээ ер нь фэшнийг маш сайн дагаад хэрэгжүүлж байгаа. За хамгийн загварлаг найзуудаас гэвэл манай компаниар үйлчлүүлдэг нэг жижигхэн ундрал байгаа. Тэр бас их гой хувцастай загварлаг гэж боддог. Загварлаг эрэхтэй. Эрчүүдээс гэвэл за бодъё. Надтай тааралдчихсэн миний таньдаг хүмүүсээс гэвэл за манай нэг ажилтан Давка гэдэг нэг залуу байна. Яг загварлаг хувцастай. За танд хизээч хайж чаддгүй нэг тийм муу зуршил байгаа юу? Би ер нь хэцүү юмыг ер нь хойшлуулж тавьдаг. Хэцүү юм хойшлуулж тавьдаг. Окей. За таны хамгийн их уурдуулдаг зүйл? Аминч хүний аминч үзлийг би хараад тэгээд их миний дургийг хүрдэг. Жишээлбэл замын хөдөлгөөнд оролцож байхад соёлгүй яваад урд дуран дараал ч юм уу. Тэр чинь бие боцсон хэрэг болно. Тэгэл тэр нь би ямар дурав. Та хүнтэй уулзаад хамгийн түрүүнд юуг нь анзаардаг вэ? Нэмсэглэл. Нэмсэлж яах вэ? Танд сүүлийн 5 жилийн дотор үзсэн Монгол кинонуудаас одоо хүртэл мартагдахгүй кино байгаа юу? Бага. Ямар кино вэ? Юу илээ?
Аав гэдэг нэг кино. Өнгөрсөн жил гарч ирсэн тийм. Жил 2 жил өмнө юм. Тийм 2 жилийн өмнө гарч тэр таалагдсан байна. Танд хамгийн олон байдаг хувцас. Готл, өнгө зангаач юм уу? Хослол. Хослол. Би хослолд нь маш их дуртай. Ямар өнгө хослол? Төрөл бүрийн. Гэтэ мэдээж мэрэгчсэн тийм өнгөөр хэд цаавн байж болох. Өнөөдрийн өмссөн хослол чинь ямар хослол вэ? Өнөөдөр өмссөн хослол Монгол компаниар хийлгэж байсан. Тэгээд Premier Tailor компаниар хийлгэж байсан. Баг үнээр гэтээ чанар маш сайн. Яг нь биенд яг таарсан, яг захиалж хийлгсэн хослол нарад их чухал. Зүгээр бэлэн хувцас байвал ер нь биеийн таардаг уу гэж би боддог. Таны бодлоор эмэгтэй хүнийг одоо юу нь хамгийн сайхан харагдуулдаг юм бол? Ер нь хүний дотоод байгаа тэр сайхан сэтгэл тэр хүний гадаад дүр төрхөнд тусдаг учраас хэрэг сайхан сэтгэлтэй байвал ер нь сэтгэл сайхан бол зүв сайхан гэж хэлдэг тийм. Тийм учраас би сэтгэл маш их чухал. Таш шивэстэй юу? Юу гэж бодож. За миний бодлоор байгаа хаа. Байхгүй. Нэр байхгүй. Ямар шивэс байхгүй. Яг би яг онгоноор нь байна л да. Яг төрсөн байлаар. Ирсэн байлаа. Та юугаар хичээлдэг вэ? Фитнес, спорт. Фитнесээр хичээлдэг. Ер нь гэртээ өдөр болгон даскал хийдэг бас 7 хоногт 1-2 удаа фитнест орж бас төмөр өргөдөг. Та хамгийн сүүлд хизээ уйлсан бай. Хамгийн сүүлд хизээ уйлсан мэй гэвэл өнгөрсөн 7 хоногт би амралтаас богат Америкээс Монгол руу ирэхдээ би хүүхдүүдээс салсан болохоор хүүхдүүдэд баяртай гэж хэлэхээр нүдэнд ноцмс хийгнэл үлдээсэн. Монгол хэлэнд байдаг хамгийн сонирхолтой үг таны бодлоор ямар үг байгаа вэ? Өнгөрсөн 7 хоног би энэ 7 хоногийн ихээр би бэлэгшээх гэдэг үгийг сонссон. Бэлэгшээх. Тэгвэл та очир нь ойлгосон. Ойлгосон. За окей. Таны хамгийн ашиглах дуртай аппликейшн? Яа би баг аппликейшнийг ашигладаг юм магадгүй мэдгүй Facebook гэж аппликейшнээр тооцох ба. Баг тийм. За тооцоо тэ. Тэгээд туршиж үзсэн хамгийн тэнэг зүйл таныхаар. Туршиж үзсэн хамгийн тэнэг зүйл үү? Та. Бага ухтаа ч юм уу? Тэнэг зүйл аа. Тухайн үед их нар миний амьдралын маш чухал хэсэг байсан. Одоо амар тэнэг гэж үздэг. Юу вэ гэвэл би бага байхдаа тамирчин байсан. Америк хөлбөмбөг тоглодог байсан. Хажуугаар нь өөр спорт тоглодог байсан. Гэхдээ Америк хөлбөмбөг бол одоо эргэж харахад тоглох гэдэг их аюултай. Одоо амар тэнэг байна. Яг гэвэл би хит хитэн удаа бэртээд хөлөө хуваад тэгээд хүзүүгээр гинтэйгээл тэгээд тэр чинь ихэд тэнэг юм байсан гэж бодсон. Амар харгас спорт байна. Ширэн амар ширэн. Та өглөө хөвчлэн хэдэн цагт босдог вэ? 6:45-д босдог. 6:45. 6:45. Цаашаа дуултаа. Ямар амтлагын дуулээ? Мэдгүй бүлээр юм. 6:45 гэдэг чинь гайс аппликейшн дуулсан гайс аппликейшн яриад байна доо тийм. Таны өдөр тутамдаа хамгийн их ашигладаг монгол үг? Ашиглах дуртай юу гоо? Ашигла өдөр бол эсвэл ашигладаг ч юм уу та өдөр бүр хөвчлээ ямар үг? Би зөндөө олон алтаанууд гаргадаг учраас ууцлаарай маш чухал. Миний хувьд. Уучлаарай. Ууцлаарай гэж байн хэлдэг баг. Монгол хүмүүсд хөвчлээ одоо гэж хэлж байна. Та тэрийг анзаарсан уу? Одоо ингэ. Суул бараг суул үг шиг тий. Яг одоо таны халаасан эсвэл ажлын чинь ширээн дээр юу байгааг сонирхож болох уу? Энэ хоёр л байна л да. Төрөөч гар утас байна л да. Ажлын ширээн дээр ажлынхаа юунууд сонирхож Болон ян ширээ жоохон замбрааг байгаа тэр нэг яг цаасаа би өргөлж усны савтай бидээ авч явдаг. Өдөрт доор хаяж 3 литр уусан уух нь чухал гэж үздэг. Мэдээж лаптоп бол хамгийн ажлын хамгийн чухал хэрэгсэл. Гэхдээ би жоохон хуучинсыг дандаа тийм дэвтэртэй тэмдэглэж авдаг. Зарим хүмүүс ганц компьютер юм уу эсвэл гар утсаа би бол гараар юм бичих дуртай. Хүмүүсийг яг нь
хүлээж аваад ер нь өөрийнх нь дэлгэцийг хуваалцахаар би хоёр дахь дэлгэцтэй байдаг. Гэтэ миний ширээн дээр байгаа хамгийн чухал юм бол миний цэцэгнүүд. Би цэцэг тайлах дуртай. Тийм учраас энэ хажуудлын мөнгөний цэцэг бол надад бол маш чухал гэж би боддог. Окей. Та өдөрт дээд тал нь хэрэглээнд хэдэн төгрөг зарцуулдаг вэ? Хайгуу баг байна л да. Би хайцангуу ариг гамтай тэгээд ер нь таксигаар явдаггүй болсоо өөрийнх нь хувийн машинаар явдаг юм болсоо маш баг зөвхөн хоолны мөнгө тэгээд нэг дээд талд нэг 20-30 мянган төгрөг гэж юм уу. За яг дэлгүүрээ хийсэн өдрийг тооцвол. За хамгийн сүүлийн асуулт таны ундаг машин? Би яг хувийн машинтай гэхдээ яг хувийн машин маш бага ундаг. Ихэвчлэн ажлын машин ундаг. Манай Range Rover, Land Rover, Jaguar, Ford автомашины дилер компани учраас ер нь компани машин яг тэр маркатай машин байдаг. Гэтэ дандаа сольж ундаг. Бэлэн машин байвал тэр машиныг авч ундаг. Сүүлд нь би нэг Range Rover унжсэн, нэг Ford Expedition унжсэн. Сүүлийн сар. За окей. Ингээд асуулт дуусчлаа. Хүлээж авсанд баярлалаа. Зүгээр. Асуусан баярлалаа. Анхаарал тавьсан баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За танаа ч гэсэн. Сайхан өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.